Сайн байцгаана уу? Та бүхэндээ сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь бүгдээрээ аз жаргал сайн сайхнаар дүүрэн гэрэлтэж байгаарай. Энэ удаа би та бүхэндээ 2018 онд Сэлэнг аймагт болсон нэгэн хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Энд дурддагдж байгаа хүмүүсийн нэрийг нь сольж өөрчилсөн байгаа гэдгийг хэлье. Уг хэрэг дурддагдах Сайнаа гэдэг охин бол бага насндаа эгэл жирийн бусдаас онцлоод авах зүйлгүй байсан бөгөөд дээрээ нэг ахтай аав ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Сайнагийн ах нь дүүгээсээ нилээд хэдэн насаар ах байсан учраас хэрэг гарах үед аль хэдийн гэрлээд тусдаа гарчсан 3 нас хүрч байгаа охинтойгоо байдаг байсан байна. Сайнаа дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод орхон их сургуульд орсон бөгөөд энд сураад нэг удаагүй 1-р курсээ төгсөөд нутагтаа эрэхтэй 5 сартай жирэмсэн болсон учраас намар нь дахиж сургуульд явсангүй. Ингээд тэрээр 18 настайдаа охиноо төрүүлсэн байна. Тэрээр ямар залуутай үерхэж байгаад хүүхэдтэй болсон хийгээд хүүхдийнх нь эцэг хэн болох тухай тодорхой мэдээлэл бол байдгүй байна. Ер нь бол найзуудынхаа дам яриагаар хүүхдийнхээ эцэгтэй тодорхой хэмжээний хайр дурлалын ч юм уу эсвэл үерхэл нөхөрлийн харилцаатай байжгаад хүүхдтэй болоогүй. Тэр залуу нь бол өөр найз охинтой байжгаад жирэмсэн болсноо оройтож мэдсэн учраас хүүхдээ төрүүлсэн гэж ярьд юм байна. Сайнагийн аав нь бол архитаар суудаг. Ер нь архины хамааралтай болсон учраас ээж нь нөхрөөгөө архинаас гаргах гэж байнгын анхаарал тавьдаг, янз бүрийн оролдлого хийдэг, им тан үзмэлч лам архинаас гаргах чтай авралтай юу л байна тийшээ очиж арга чарга хайдаг нэгэн байсан. Ээж нь бол төрийн байгууллагад ажилладаг боловч ажил нь бол багийн даргын доор хийдэг тийм гүйцэтгэх ажил байсан болохоор байнга ийшээ дэшээ ойр зургийн аргалга зараалд явдаг. Эндээж тэр юм уу гэр бүлдээ төдөөл нэг зав чөлөө гаргаад байх боломжгүй хүн байж. Зав зай гарлаач гэхэд ихэвчлэн одоо нөхрийнхөө архины асуудалд хамаг анхаарлаа хандуулдаг. Архи угаа тасраад унтсан байвал чирч ирдэг ч юм уу. Ер нь тэгээд архичин хүний балаг их юм болохоор бүхний хойноос хөөцөлтөөд зохицуулаад явж идэг байсан байна. Ингээд Сайнаг төрмөгц аав ээж нь хүүхдийн хамт өсгөөд нэг гэртээ хамт бүгдээрээ амьдраад байж байхдаа ээж нь сумын захиргаанд нэг зарлагын оронтой гарсан байна гэж охиноо тэнд зарлагаар оруулсан байна. За миний охин одоо энд зарлага хийж агаад цаашдаа хүүхдээ томорхоор сургууль соёлд явдаг ч юм уу аймгийн төв дээр байж байгаа ихтэй сургуулийн салбаруудад орж сураад мэдлэг мэргэжлээ дээшлүүлээ гэж хэлж. Өнөөдөр зарлагаар ажилд ороод 1-2 сарын дараанаас нэг хүнтэй үерхэд ихсний ээж аав нь битүүхэн мэдсэн гинэ. Тэд бол дотроо ашгүйдээ гайгүй сайн хүнтэй дараад хүүхдээ бага багт нь хүнтэй суувал аштай юу да. Ухаан суугаагүй байвал эртхэн суучвал хойно урд гэж сүулт нь ялгах юм байхгүй. Багаасаа дасаад өснөө гэж ярьдаг байж. Миний охин ямар залуутай үерхэж байгаа юм бэ? Хинтээ үерхэж байгаагаа авчирч бид нартай танилцуулахгүй мó? Нэг удаа хэлсэн чинь танилцуулахгүй л байгаад байсан гин. Тэгэр нээж аав нь за тэгж байгаа танилцуулах байлгүй дээ. Цаг нь олоогүй ах түүхтийг хүчлээд яхав гэж бодоод өнгөрсөн байна. Сумын зарлаг хүн учраас албан байгууллагуудаар орж алтан бичиг тоот захидлуудыг хүргэж өгдөг байсан бөгөөд энэ хүрээндээ мөн цагдаагийн газраар байсгийгээд очих шаардлага гардаг байсан. Тэгж явж байхдаа цагдаагийн газар ажилтдаг нэг залуутай танилцаад ойр ойрхон тааралдах болж ингэснээр удалгүй тэд уулзгаар болж. Тэр оройн цагдаач энгийн хувцастай тэгээ бас нэлээд аятайхан хувцастай ирсэн байна. Нөгөө залуу нь машинтай байсан болохоор хоёулаа аймгийн төвөөс холгүй нэг амралтан дээр ирж түүнээс хойш байн уулзах болсон байна. Сайнангийн уулзаад байгаа тэр залуу нь бол өөрөөс нь 23 насаар ах өдөг гэдэг ахмаг насны эр байсан боловч дөнгөж 20 нас хүрч байгаа Сайнаад буруу зүйл юм шиг санагдаагүй юм байна л да. Учир нь тэрээр урд нь ямар нэг хэмжээгээр хин нэг хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж үзээгүй тэгээ хүнээр хайрлуулна гэж ямар байдгийг мэдээгүй байсан болохоор тэр хүнтэй холбоотой болсон цаанаа их л аятайхан сайхан мэдрэмж төрүүлсэн гинэ. Өөрийнх нь аав нь түүнд нэг анхаарал халамж тавиад байдгүй болохоор заримдаа бараг аав нь юм шиг нэг тийм өмг түшигтэй, халамжтай, халамжлуулах, хайрлуулах тийм сайхан мэдрэмжийг авч маш их баяртай байжээ.
Тэрээр өдөртөө дахин уулзмаар байгаагаа түүнийг маш ихээр санаж хүсэж байгаагаа тухайга өдрийн тэмдэглэлдээ хүртэл бичсэн байна. Чи ёстой хүүхэд гаргасан гэж хэлэхэд ёстой сайхан гоёороо байна. Мөнгө төгрөгийн шуналгүй чин сэтгэлээсээ одоогийн хүүхнүүдтэй огт адилгүй юм аа. Би арай жоохон залуухан байхгүй явдаа. Би жаахан залуухан байсан бол чамтай шууд л суух байсан. Чамтай арай эрт таараагүй дээ. Би үнэхээр маш их харамсаж байна гэдэл маш сайхан уран гоё үгсийг харамгүй хэлдэг байжээ. Эхлээл үүнийг сонсоод нилээд ичиж зовдөг байсан ч үлдээ нэрэж тийм юм байна гэж бодох болж зарим магтаал нь хүртэл худлаа байсан ч гэсэн магтаалт нь тэнцэх гэж тийм байхсан, тийм болгосон гэж хичээж өөрийгөө одоо байгаагаас илүү сайхан болгох гэж өөрчлөх гэж хичээж байсан нь бол түүний уран тэмдэглэлийн дэвтэр дүүрэн бичсэн байсан өдрийн тэмдэглэлүүд дээр нь бүгд бичигдэж үлдсэн юм байна. Хэд хэдэн уулзалтын дараагаас сайнаа нөгөө эрд байдгаараа татагдан түүнтэй уулзах өдрийг яаран хүлээдэг болж харин тэр үед бол дүү яасан мэддэхгүй түүнтэй уулзахгүй аль болохоор уулзахыг цааргалж холдох болсон байна. Сайнаа бол түүнийг бараг өдөр шөнөгөө хүсэж мөрөөдөж бүр улам ихээр түүн рүү тэмүүлээд нэг удаа бүр төдөвтэй уулзахын тулд түүнийг утсаа авахгүй болохоор нь ажилдаг цагдаагийн хэсэг дээр нь байс хийгээд очиж тэгтэл хамт ажилдаг байсан нэг цагдаа нь түүнд хэлж гин. Би одоо ийм ихнэр хүүхдтэй өгшөн үнээр яах гээд байд юм бэ? Ингэж яагаад одоо гэр бүл салгаж бөө юм болов доо. Төдөвчийн ер нь угаасаа хүүхэмсэх штэ. Чи итэл чамаас жоохон охтуудтай хүртэл найзтал явж идэг байсан. Төдөө ихнэр бол аж их хартай шоронд сууж байгаад гарсан хүүхэн байгаа. Чамааг мэдхийн бол одоо авгаа нь яаж ч мэднэ. Чи ер нь болгоомжтой байгаараа битгий ерний төдөвтөө нэг хамаагүй уулзаад байгаараа гэж хэлсэн юм байна. Тэгж хэлэхдээ бол нөгөө цагтаа дотроо боцсон юм байна л да. Эхнэр нь шоронд байсан гэж хэлчих юм бол аваа 8 юм гээд одоо жоох хүүхд тэмчээ айх байлгүй амьдаа салгах санаатай хэлсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө сайнаа нь ойлгохдоо бол манай авгаа айгүй ядаргаатай маш хэцүү айш цантай энэ төргээл аваагаа айгүй хүмүүн хэлдэг байсан санаанд ороод шоронд орж исэн юм муухай аваатай болоод тэгж зовж амьдрт юм байна. Ер нь надтай суучвал би түүнийг ер нь жаргалтай байлгаж болох юм байна гэж бодоод өдвийг улам өрөвдөөд улам хайрлах болсон гинэ. Төдөв бол одоо сайнаагаас зүгтаадж байгаа юм уу? Яагаад ч байгаа юм ерөөсөө ингээд уулзахгүй уулзгаас хойшлуулаад цааргалаад ингээд байсан болохоор нь сайнаа бодож л дээ. За ерөөсөө болио элэ ийм нас тогтсон одоо гэр бүлтэй тийм хүний хойноос хөөцөлтөд ахаар хүн амьтан ч юу гэж бодох гэж бодож гин. Гэж бодоод шийдчихэд байжсэн чинь нэг орой төдөв түүн рүү яриад яг одоо яаралтай уулзмаар байна гэж залгсан гинэ. Үгүй би завгүй байна гэд хэлсэн чинь чамд хэлэх амин чухал юм байна. Уулзахгүй бол ерөөсөө болохгүй байна. Ярихаар зэрэг ямар нэг юм болсон юм байна даа гэж бодоод аргал яарч сандраад гэрээсээ гараад иртэл төдөв түүний хоёр гарын барьчаад машинаас буулгахгүй хамд ярих юм байна. Очиж байгаад ярилцъя гэд түүнийг аваад нөгөө амралтын газар руугаа дахиад явцсан байна. Тэнд очиод төдөв арх авч уугаад сайнаад хамаг зовлон жаргалаа ярьжээ. Би чамд өстө үнэхээр одоо хайртай болчоод цалыг болиё гэж нэг хэсэг бодож үзлээ. Тэгсэн чи би өрөөсөө салж чадахгүй юм байна. Би чамаас. Би бол миний өстө сэтгэл санаанаас үнэхээр гарахгүй байна. Би заримдаа бүр ихнэрээ дуудах гэж байгаа чиний нэрийг хүртэл дуудчих гээд байх юм. Анханасаа энэ авгаатайгаа би хайртай дуртай байж байгаа. Одоо чамд дурлсан шиг тэгж дурлаж суугаагүй. Зүгээр ингээ үерхчээтэл жирэмсэн болчоор нь л би өрөвдөө суудсан. 20 жил төвчлээ. Одоо бол би өстө үнэхээр одоо нэрээсээ залхаж байна. Одоо надад бол ганцхан чи л байна. Чамаас өөр намайг хүн алга. Гэтэ би чамаас нэг юм гомор байна. Чи намайг нэг жоохон хүлээгээч. Одоохондоо их нэрээсээ салж болохгүй байна. Яагаад гэвэл баг хүүхэд маань одоохондоо ингээд 8 дугаар ангид байна. Үгүй оюутан болчих юм бол би чамтаа шууд суун. Даанч одоо хүүхэд маань ялах байгаа учраас би нэрээ тисэж гин. Эцсийн эцэст би хүүхдээ одоо л би энэ авгаатай амьдарч гин. Чи намайг одоо хэдхэн жил, ганц 2 жил хүлээч. Хоёлаа тэгэл ерөөсөө хизээж салахгүй хамт бай гэдэл зовлонгоо яриад уйлаад. Тэгэхээр нь одоо сайнаа төдийг маш хөрөвдөөд түнтэй буцаж эвлэрсэн байна. Ингээд тэд эвлэрч нөгөө л нууц амргийн харилцаатайгаа байсаар дахиад хэдэн сарыг өнгөрөөжээ. Төдөв сайнаатай нууцаар л уулздгийг тооцвол ингээл хайр дурлалын харилцаатай айгүй сайхан юм хайртай байж ийсэн аа. Гэв гинтхэн ингээл учир битүүлгэр ямар ч холбоогүй болоод алга болчдөг гинэ. Тэгэл уцаар залахаар уц муцаа авахгүй ингээ байхгүй болчдөг. Сайнаач хойноос нь нэг хэсэг жоохон
явж байгаа л за ерөөсө болидо гэл тэгэхээр зэрэг л гів гинт марч ирээл нөгөө хайрлсан дурлсан санснаа яриад манай гэрт одоо ийм болоод эхнэр маань одоо хардад сэрдээд өмссөн хувцсыг маань гутлыг маань хүртэл хайчлаад ураад таслаад янз бүрийн шалтак тоочоод л тэгэл хэд хоног ирж сэтгэлийн баахан өмрүүлж гой юм ярьж мөрөөдүүлжсэн аа дахиад ингээ алга болчдөг гинэ. Тэгэл алга болчоор нь за боли байж ерөөсө дими харилцаа байна гэж бодоод сайнаг яг ухаарал гимшгүй ярина л гинтхэн гой бэлэгсэлт барайл нөгөө сайхан үгүй яриад тэгэл гараад ирдэг гин. Ингэсээр байгаа л тэр хоёр нэг мэдхэд жил гаруй зууралтчихсан гэж байж итэл төдвөө ихнэр сайныг мэдчихсэн бөгөөд чамааг одоо би юм залуухан жоохон хөөхөд гэж сонссон чи манай нөхрийг 50 орхих энтергээд 1-2 удаа ярьдаг байсан сүултээ чи ерөөсөө надад архичнаа аваад зайл та хоёр одоо тэр чихтэй амьдр чи наад хүнээ дагуулад явхад бол залуу хүний хувьд чи л хохирно өгөхөөс би болол наадах чи салаа явхад хохирно гэж байхгүй гэх мэтэр ярьж одоо дарамталдаг болсон учраас утасныхаа дугаарыг сольсон байна. Өдөө эхнэрийнхээ нэрээр нэг баар ажиллаулдаг байсан бөгөөд бааранд нь үйлчлүүлсэн хүмүүсийг зодож албан тушаалаа ашиглан бусдын эрхчлөөнд удаа алдсан цагдаагийн байгууллагаас халагдсан юм байна. Харин энэ тухайгаа бол сайнаа тайлбарлахдаа хамтаа холбоотой гэдгийг манай шулман эхнэр мэдчихэд цагдаагийн газарт очиод хил ам хийж дээгүүр цагдаагийн ерөнхий газар байдаг арга хамаатандаа хэлээд тэгээд намайг чадах гээд ингээ ажилгүй болгоцсон юм аа. Би л чамд одоо үнэнч байж чамаасаа салаагүй болохоор ажилласаа хүртэл хөөгдлөө штэ гэж яриад нэг өсөндөө миний ажлаас халагдсан чиний буруугаас боллоо. Чамд хайртай байснаасаа болоод авгаадаа баригдаж ажилгүй болоод би хохирчлоо гэсэн утгаар сайнаг өөрийнх нь эсрэг ятгалаг гэх юм уу тарих угаалт өөрт нь хийдэг байсан байна л да. Ажилгүй олчихсан үедээ бол арх уугаад гутраад байн сайнаатай уулзаад сайнаач түүнийг өрөвдөж сэтгэл санаагаар дэмжиэд халаасны мөнгөгүй ч юм уу эсвэл энэ тийм үр тавьсан гэл хүрээд ирэхээр нь сайнаа талингаасаа төлөөл өөрт нь мөнгө байхгүй болвол хүнээс мөнгө зээлж төлөөл эсвэл өөрт нь мөнгө өгөөл сайнаа дотроо боддог байсан байна л да. Хөөрхийн амтан одоо надад хайртай болсноосоо болоод энэ маань одоо ингээд ажилчгүй болж байна. Би л одоо энэ хүнийд гай болж байна. Хөөрхийн минь тийм учраас энэ хүн туслах ёстой гэдэл тусалдаг байж. Нэг өдөр ирсэн чинь ээж нь мэдчихсэн. Арайчтэй би чамааг одоо хүнтэй үерхэд болж дээ эртхэн сайн хань ижилтэй олчвол айтай юу гэд боддог байлаа. Гэтэл чи чинь явж ихнэртэй хүүхэдтэй дээрэс нь бараг бидний үеийн шахуу өөрөөсөө 20-30 насаар үе мултарсан хүнтэй ийм харьцаанд ороод ахтай яахав дээ. Ихнэр нь ирж надтай уулзаад явлаа. Урд нь бас миний таньдаг хүн надад танаа охин чинь тэр цагдаагийн төдөвтэй явдаг гэж улсууд яриад байна гэхээр нь би үнэмшээгүй арайч үгүй байлгүй гэж бодоод надад хэлсэн үнийг загнаад юу яриад байгаа чи миний охин чинь гэртээ хүүхэд төрүүлсэн үнэн ч гэсэн арайч тэгж гэр бүл өмүүлж заваарч явах хүүхэд биш. Хаа байсан үе мултарсан хөгшин харинтай юу гэж нэр холбогдож явж идгийг ингээд өө хүнийг нам загнаад явуулж исэн. Одоо чи энэ харилцаагаа зогсоо. Бид нар хар багаас нь мэдэн наад чинь бол ерөөсөө залуу ахын хар юм хичээсэн хүн муута. Цагдаагаас гарсан шалтгаан нь ч гэсэн чамтай холбоогүй, эхнэртэй ч холбоогүй. Дараа хүн зодож хүний биеинд халтсан учраас цагдаагаас хөөгцсөн юм аа. Сайнаач үүнийг ойлгоод одоо дахиж би төдөвтэй уулзахгүй гэж хэлсэн байна. Ингээ ээж аваа хоёр нь хот руу хатантайгаа ярьж байгаа тэдний ажилуулдаг гоо сайхны лангуун дээр худалдагчаар суулгахаар болжээ. Сайнаач хотод ирээд хамаатнуудад түр амьдраад утасны дугаараар солиод гоо сайхны барааны худалдагчаар ажиллаад 2 сар гаруй одоо урдын амьдралаа мартагнаад байж итэл хаанаас болсныг мэдэхгүй нэг өдөр төдөв түүний дугаарлуун залгаад ярьсан байна. Би чамтай амьдрах гээд байшин барьж байгаа. Арга бэлэн болчихсон. Одоо хавар болонгууд доторх сасрын хийн. Би чамайг санаад та баг галзуурхад бэлэн байна. Ямар сайндаа чамтайгаа нэг дор орё гэж бодоод байшин хүртэл барьчлаа. Гэх мэтээр ярихт нь бол нөгөө арай хийж мартганжсэн сайнаагийн итгэл нь догдлоод, донслоод уярч эхэлж илтэй хөөрхий. Тэгээ сайнаа
За чи битээ худлаа яриад би чиний тухай сонссон. Надаас болж ажилласаа гараагүй юм байна лээ штэ. Яагаад тэгж худлаа ярьж байгаа гэд хэлсэн чинь. Үгүй ээ би чамд дурлаад тэл санаа маань докторгүй дээрэс нь чамаас олоод их нэртэйгээ байнгын хэрүүл уруултай байсан болохоор тэр үед одоо гайтай юм шиг баар нь цогтуу юм агсраад гарна би уур хүрээд ингээд зоддсон юм аа. Одоо өнгөрсөө тэр дээдргүй бүх хүн бит хоёрыг одоо мэдчихсэн болохоор чамтай хамт амьдрна гэд байшин бариад эхлүүлсэн. Хавар болохоор хоёулаа байшиндаа орхол үлдлээ. Чийл хүрээд ирчээн бол одоо бүх юм бүтлээ гэд яриад байсан гинэ. Тэгэхээр нь сайнаа за чи үнэхээр надад хайртай юм бол надтай амьдрах гэж байгаа гэж би харъя. Чамайг хотод тэрээ хүрээд ир тийм бол чамтай хамт ой гэж хэлсэн гинэ. Гэтэл чи яг жинхнээсээ 2 хоногийн дараа нөгөө төдөвчөө хүрээд ирч. Эхэндээ сайнаа бол түүний хүрээд ирнэ гэж бодоогүй байсан. Яалтчгүй хурч ирээд одоо хамт явъя. Цагаан сар өнгөртөл чи яхав гэртээ ээж би цагаан сарын дараа байшингаа дуусгачихна. Тэгээ хоёулаа шинэ байшиндаа ороод одоо хоёулаа шинэ амьдралаа эхлүүлнэ гэж хэлээл нөгөө гоё өгнүүдээ хэлэхээр нь сайнаа ч гэсэн за тэртээтргүй одоо өчнөө хүмүүс бит хоёрыг мэдтсэн нэгэнт цагаандаа гарсан чи яадгийг ерөөсөө энэ хүнтэйгээл сууя. Намайг төдөвтэй амьдрчул хүмүүс биднийг завхаараагүй юм байна. Намайг айлын гэр бүл өмөлөөгүй юм байна гэдгийг мэдж авах болно. Яаж ээж яагаад ер нь төдөвтөгөө л амьдрээ. Ямар ч байсан нутаг усандаа очиод айлын нөхөр араар нь тавьсан гэдэг муу нэрээ цэвэрлэе гэж бодоод тэгэл хумгүй санд минь лангууга хаагаад нутг руу явах яаралтай хэрэг гарлаа. Та надад цалин өгөөч гэж хэлээд мөнгө гуйж аваад сүнхтэй хувцас аваад тэгэл төдөөд дагаад сэлэнгэрөө бутсан юм байна. Хойно сайнаа тэр барьж байгаа байшин чи хаана нэ? Тэр байшингийн чи очиж үзье гэтгсэн чинь ачны оролд очиж нэг дуусчихсан байшин харуулжээ. Адан талын нь бол үнэхээр бариад дуусчихсан, бүргэд хаалга хийчихсэн байсан бөгөөд төдөө халааснасаа түлхүүр гаргаж ирээд хаалгыг нээж орсон. Амарч өнгөлгөө засвар хийгээгүй, шалын чийгээгүй зүгээр бетондод орхичихсан учраас үзээд л гарсан юм байна. Сайнаа шууд гэртээ очисонгүй тэр хоёр буудалд очоод тэндээ айрагтаар сууж наргиж цэнгэж 2-3 хоноод энийх нь мөнгө дуусаад ирэх үед гэр гэртээ харьцгаажээ. Аав хоёр нь бол охиноо буцаж ирсэнд мэдээж дуртай байсангүй. Охинд нь бол мэдээж төдөөс өөр уулзаад ах хүн байхгүйг мэдж байгаа юм чинь нөгөөх нь төгөөл нээсэн байна гэж таамаглаж исэн болохоор эрэхт нь бол нэлээд дургүй байсан. Яах гэж наашаа ирээд байгаа юм бэ? Залуу хүн байж хөгшин өвгний одоо юунд нь болоод байдیں۔ Ажил төрөл хийгээд хүн шиг амьдрий гэж боддгоо юм уу? Чи авгаа хөвгтөө хүн дагаад ингээд салбагнаад наашаа цаашаа яваад идэг ямар учиртай юм бэ гэд ингээд загинсан чинь сайн. Төдөө надтай суун гэсэн малчны оронд байшин барьж байгаа. Тэр байшингаа авар барьж дуусаад намайг бэр гуйж аавна гэсэн. Бит хоёр одоо нэг мөсөн суун. Нэг нэр хоёр хоч болсны хэрэг юу гэлээ. Ямар ч байсан би төдөвтэй нэг гэрт орж нэрээ цэвэрлж аваад дараа нь одоо салнуу яануу тэгээ болно үз. Би өөрийнхөө хийсэн хэргийг өөрөө цайлгаж аав ээжийнхаа нэрийг ч гэсэн бусдад муу хэлэгдэхгүй болгоно гэж хэлсэн байна. Тэгээ маргааш нөгөөдрөөс ээж нь төдвийг үнэхээр тийм байшин барьж байгаа эсхийг юун байшин болохыг асуухад бол төдөө өөрөө намраас хойш тэр байшингаа хүмүүсээр бариулж байгаа гэдгийг ургийн олж мэдээд дотроо бас ч ямад муу ч гэсэн эр хүн ухаантай юм болохоор охин хүүхдийн нэрийг хөөдөж байгаагаа ухаарчтэй гэж бодсон гинэ. Хотоос ирснээс хойш дүү гэрлүүгөө очиод тааж авахгүй таг болцсон учраас сайнаа маш их гайхсан байна. Ягаад гайхсан гэхээр зэрэг би эхнэрээсээ салаад ингээд аавында тусдаа очихсан байгаа гэж хэлсэн байна л да. Тэр үед нь бол сайнаа тэгвэл одоо хоёулаа шууд ингээ аавынд ч юм буу яа гэм бэ гэсэн чинь үгүй настай хүн дээр одоо ингээ шууд очиод хэрэггүй чи одоохондоо гэртээ байж би арга ивэн тааруулж байгаа би чамааг аваад аавынд явж очино. Тэр болтол чи намайг хүлээгээл чимээгүй байж гэж хэлсэн байна. Тэгээд одоо аваагаасаа тусдаа аавында байж байгаа мөртлөө яагаад ярихгүй байна гэдгийг гайхаад хэд хоног хүлээсний эцэст нөгөө барьж исэн байшингийнх нь урдхан талд сайнагийн таньдаг айл байсан юм байна. Айлд очиод төдвийн бариулж байгаа байшингийн талаар нарийн асууж лавлсан чинь төдвийн аваахан төрсөн дүү Лута гэдэг залуу Солонгост ажил хийдэг өгөөд энэ хавар Солонгосоос их нэртэйгээ ирж байгаа. Тэр залууд хүргэн ах төдвийг та одоо хариуцаад нүдэрээ харж байгаа дүүдээ сайхан байшин бариулаад өгөө. Авар ихнэр битээр очиод шууд ороход бэлэн болгоод байжээ гэж хэлээд одоо тэр барилгын зардал мөнгө төгрөгийг
хүртэл бүгдийг өгсөн юм байна л да. Сайнаа сэтгэл санаагаар маш их унаж хямраад арай ч өөрийг нь ингэж босонсон хуурна гэж бодоогүй явсан болохоор яадаг ч байсан төдвийг олж уулзъя. Үннийг мэдээ. Эхнэр нь байвал сайн л гэж ер нь эхнэрийг харж байгаа л яг нүүрээр уучраа олъё гэж бодоод зориглоод яваад очисон чинь эхнэр нь байхгүй өөрөө гэртээ байжсэн байна. Өдөө болохоор хүүхдүүд байна гэд хайнаг юусаа ямар ч ам нээлгэлгүй тэндээс авч гараад такси аваад дэлгүүрээс арх аваад хоёлоо өөрсдийнхөө байшинд очиж уучраа олцъя, ярилцъя гэж хэлээд буулаа явсан байна. Тэгээд байшинд ирсний дараа төдөө архиа заадалж сайнаг тайвшруулахаар архинасаа өгч аргадаж байх зураа улс амьтныг төөрөлдүүлсэн юм аа. Тэгэхгүй би ямар хууд аваагасаа салаад би одоо хүнтэй суух гад энэ байшингаа бариулж байгаа гэд ярихаар чинь хүмүүст маш эвгүйсдэл төрүүлнэ штэ. Байшин би чамд зориулж бариулж байгаа нь үнэ. Хоёлаа ол энэ байшинтай амьдрнаа гэд. Ингээд хоёлаа ойлголцоод эвлэрээд бэлгийн харилцаанд орсон байна. Харилцаанд орсныхоо дараа архиа үргэлжлүүлээд ууж байхдаа би үнэхээр тэгээд надтай суун гэд эхнэрээсээ салаад аавындаа очичихсан байгаа гэсэн бол яагаад одоо буцаад эхнэр дээрээ яваад очицсан байгаа юм бэ гэж асуухт нь бол төдөө архиндаа нэлээд халчихсан хоорондоо эвлэрчихсэн байсан болохоор нүүр нь хагарсан ч юм уу үннийг хэлэхээр шийдчихэлтэй. Яг үннийг хэлэхэд бол би эхнэрээсээ салаагүй. Би аавындаа ч очоогүй. Чамайг надтай уулзахгүй гэж үнэрхээ түнэрхээ дахаар чинь л би зүгээр тэгээ хэлцээ. Ер нь чи мэдж байгаа штэ. Би чамтай суух байсан бол өдөө болтол суухгүй юу хийж яхав те гэж хэлснээс болоод тэдний хооронд бөө хэрүүл болоод сайнаач маш их гомдож уйлж уурандаа төдөө тэр байшин дотор задгаа хаягдсан байсан модны тайр саягдл төмөр гэх мэтчлэн харалцсан юм авч зодорч нүдэд байсан учраас байшингаас бушуухан зүгтааж гүйж гараад тэр жигтэй гэрлүүгээ яваад өгсөн байна. Тэр өдөр бас сайнагийн аав нь аймгийн төвд архитаж цогтоо өвтөж нэхээр натаа хүн олж нөхрийгээ авах гэсээр хагаад бараг шөнө 10-11 цаг гээд гэртээ ирсэн чинь охин байхгүйсэн. За нөгөө төдөвтэйгөө нийлээд бас одоо хоёулаа архитад тэнж байгаа юм байлгүй гэж бодоод ядраад тэгээд утаад өгч. Гэтэл тэр оройны 21 цагийн үед сайнагийн ахынх нь 3 нас хүрж исэн охин гэртээ бүжиглээ тоглож исэн цонх руу ингэж гадагшаа харснаа гадаа чи мэдээж харах болсон байгаа ш. Тин чин сайнаа тэр гэд заагаад исэн гинэ. Бэр их ч ах хоёр нь дүүгээ ирж байгаа юм болов харсан чинь хийж байхгүйсэн. Тэгээд түшгээ хаах гэсэн чинь сайнаа наа чин цогсоод байна гэд заагаад сонин үгээр ингэж яриад исэн гинэ. Тэнгүүд нөгөө аав жин гайхаад өхнөө зандраа бити худлаа яриад ичи ингэж болтгүй ингээд тэгээ хөшгөө хаагаад өнгөрсөн юм байна. Анигийн ээж нь маргааш өглөө нь охин руугаа залгахад утсан дуудаад ахгүй болохоор за өглөө эрт унтж байгаа юм байлгүй өдөр тийшээ залгая гэд. Өдөр нь залгасан ч утсан нь холбогддгүй. Орой ажилласаа эртэл охин бас гэртээ ирээгүй байсан минь. Ингээ 2-3 хоног сураг гарахгүй болохоор нь аймгийн цагдаад очиод тэмдэглүүлжээ. Тэмдэглүүлээд ирснээр маргааш нь бүлөө цагдаагаас яаралтай ирсэн учраас ахын дагуулад цагдаа тэр яваад очисон чинь охиныг нь амиа оруулсан гэдгийг дуулгасан байна. Тэр өглөө туугаад явж исэн нэг хүн тэр байшингийн цонхоор очиж харсан юм байна л да. Сайнаг өөрийгөө бомилж нас орсныг мэдээд цагдаа дуулгасан юм байна. Би чамтай одоо баг юу одож амьдрах вэ гэсэн. Төдвийн энэ үгийг сонссон сайнаа гомдол, бухимдал, ичгүүрээ дааж дийлэлгүй үлдсэн байсан тал шил ярихыг шууд авч уугаад таталгаар байшингийн адраас өөрийгөө дүүжилж хороосон юм байна. Эдгээр одоо сайнагийн гэр бүлийнхэн төдвийг энэ хэрэгт буруутай урд нь цагдаад ажиллаж исэн хүн учраас дээгүр доогуур хөөцөлдөж энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон их санал гомдол гаргаж энэ хэргийг дахин шалгаж жил тойрон явсан боловч эцсийн эцэст бол охиныг амиа хорлсон гэдэг дүгнэлт нь хэвээрээ гарч тухайн хэргийг бол хэрэгсэхгүй болсон юм байна. Цагдаад шалгагдаж байх үед улсын явдлын талаар дүү өгсөн мэдүүлгэндээ бол тухайн үед бол би цаашид одоо энийг нуугаад авах шаардлагагүй юм байна гэж бодоод талигаачд би бүх хүнийг хэлэхэд шийдсэн. Юу гэж би өдөө 20-30 жил амьдарсан амьдрал гэр орон эхнэр хүүхдээ орхиод чамтай нийлэх юм бэ гэж хэлсэн. Тэгэд бол тэр маш их уурлаад намайг мод төмрөөр цохиж нүдээд гадах гэхээр арганд орохгүй байсан болохоор цагаан цайлган хүн гэдгийг мэддэг болохоор за ганцаарынгийн орхичвол ганцаараа жоохон ойрлж уйлж агаад тэгсийгээ тайвшрах байх үдэ гэж бодоод би тэнд нь орхио явсан. Өөрөөр бол түүнийг зодож цохиж гомдоогоогүй. Ингээд гараа явснаас хойш юу болсныг бол би юу ч мэдэхгүй.
тэртээ дөрвөө байшингийн хаалгыг гаднаас нь хаагдахад төгжигдэх юм болохоор уйлж тайвширч байгаад явахдаа талигаачийг гаднаас нь хаагаад явчих байх гэж бодоод би орхио явчихсан гэж ярьсан байна. Та яагаад одоо анхнаасаа өөрөөс чинь маш олон дүү бараг хүүхэд чинь байхаар насны эмэгтэйтэй гэр бүлээс гадуур ингээ харьцаанд орох болсон юм бэ гэж асуухад эхнэр маань савны хор тавдар болоод саваа ахуулсан учраас би хаяа гадуур өөр хүүхнүүдтэй уулздаг байсан. Дүүчгэрчээд ямар мөнгөний хүүхэн аваад явалтай биш гэж бодоод тэгээд ч одоо аймгийн төвд тийм боломж байхгүй болохоор байнгын тогтвортой найдвартай нэг хүнтэй болъё гэж бодоод би сайнтай үерхдэг байсан. Сайныг нэг хүүхэдтэй гэхээр нь ямар ч байсан алдаж оноод амьдрал үзчихсэн хүн юм чинь тэртээ тэргөө би биенээ ойлгоно. Тэгээд нэг нэгнийхээ амьдралд гай болоод байхгүй зүгээр юм гэж би анханасаа бодсоо гэж хэлсэн байна. Та талигаачтай амьдрал цуухаар тохирч ярьсан байсан юм шүү гэхэд би чин сэтгэлээсээ энэ үгийг хэлээгүй. Тухайн үед архиныхаа халуунд цогтчгоод хэлжсэн байхаа би сайн санахгүй байна. Тэгээд талигаач ч гэсэн тэр үгэнд бол хууртахсгүй шүү дээ. Бүр хүүхэд гаргаж алдаж олсон хүн энэ зэргийн үгийг бишгүй сонссон байлгүй. Тэд ч би өөрөө амаараа хэлж байгаагүй. Асуухаар нь л зүгээр амын дагуулад тоглоом шоглоомоор хэлдэг байсан. Сүүлд би Улаанбаатар хот руу орохдоо дүүгийнхээ байшингийн дотоод заслын материалыг захиалах гэж орсон болохоос биш сайнаг авах гэж очоогүй. Хотод очичоод захиалгаа өгч явах хугацаанд хийх юмгүй байсан болохоор сайнаг хотод байжсэн болохоор сэлэнгэд ажилладаг байсан хүнээр дугаарыг нь олуулад залгаад үтсэн чинь талигаач өөрөө уцаа авсан. Бид хоёр уулзахад тэр өөрөө л надтай явна гэж хэлсэн. Байшингийн юм захиалсан гэхэд тэр шууд л бид хоёрын байшин юм уу гэд байсан. Түүнийг авч хонохын тулд тэр үед худлаа хэлсэн миний буруу. Иймэрхүү жижиг сажиг зүйл дээр худлаа ярьснаас өөрөөр бол би түүнд ямар ч буруу муу юм хийгээгүй. Би бол түүнд худлаа хэлж байгаагаа түүнийг бараг мэдчихэл байгаах гэж бодож исэн. Өдний насны эмэгтэй хүн анханасаа л мэдэх ёстой байсан. Хэрвээ би анханасаа талигаачтай гэрлэнэ гэж бодож исэн бол энд гэрэлч хугацаа зөндөө байсан. Талигаачийг би иймхий юмд итгэчихнэ гэж би даанч бодсонгүй. Энэ л одоо миний буруу боллоо. Хэмээн агдагийн мэдүүлэгтээ өчсөн байна. Гэтэл талигаач сайнаа нас орохынхаа өмнө тэмдэглэгээ хийжсэн хаасыг авч түүн дээр гэрээс л өвчиж үлдээсэн байна. Төдвөө би чамд үнэхээр хайртай байсан шүү. Ингээд орхих байсан бол чи анханасаа намайг дасгах хэрэггүй байсан юм. Чи надтай амьдрна гэсэн байшинд чинь би үрд үлдлээ. Чиний сайнаа гэж бичсэн байжээ. За тэгээд нэг хөөрхөлтэй юм нэг хэрэг байлаа. Энд нэг сони юм дурсахад талигаачийг нас орсон орой төрсөн ахынх нь 3 настай охин цонхоор гинет аав эгчигээ харж дуудаад ярьжсэнийг сүулт нөгөө хамаатнууд нь ярихдаа талигаач маань нас ороод бидэнд ирж хэл дуулгасныг бид анзаараагүйгээсээ болоод олон хонуулчихлаа да хэмээн харамсан гашуудаж ярьцгааж байсан байна. Миний би энэхүү харамсалтай, сургамжтай, хөөрхөлтэй энэ хэргийг бэлтгэж явах явцад надад нэг ном санаанд байн ороод байла. Одоогоос нэг 10-аад жилийн өмнө Сэтгэл алдруулалтын урлаг гэдэг нэг номыг уншиж ирсэн. Бусдын сэтгэлийг өөртөө татахын тулд одоо хэрхэн сэтгэл алдруулалтыг хийх вэ гэдэг тухайд бичигдсэн ном юм л да. Сэтгэл алдруулалт гэдэг нь одоо юу вэ гэхлээр зэрэг ямар нэг хүнийг өөртөө татаад тэр хүн бол зөвхөн өөрийг нь л гэж бодох процессыг л сэтгэл алдруулалт гэдэг юм л да. Сэтгэл алдруулалт нь болохоор зэрэг манай эртний өмнөх үеэс баг одоо хүндрэлтөө үүссэн үеэс хүмүүс бол сэтгэл алдруулалтыг бусдад хийж тэгснээр өөрийгөө айр сэтгэл, дуйлан шууган, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн төв тавьчихдаг. Юунд зорж хинт сэтгэл алдруулалт хийснээсээ үр дүн нь гарт энэ ном ч нь бол өөрөө нэлээд том, зузаан тэгээд дотроо бол нэлээд наривчилсан олон бүлэгтэй учраас энэ бүгдийг бол энэхэн хугацаанд бол бүгдийн дурдах боломж байхгүй л дээ. Тэгэхээр бол миний хувьд энэ хэрэг дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг зарим хүмүүс бол сэтгэл алдруулалтыг өөртөө бий болгож хөгжүүлж болдог бол зарим хүн бол төрөлхийн тийм сэтгэл алдруулалттай төрдөг юм байна л да. Зөвхөн ерөнхийд яг энэ хэрэгтэй холбож жоохон тайлбараас татж байгаа юм шүү. Сэтгэл алдруулалтыг хийхийн тулд яах ёстой вэ гэхээр эхлээд тэр хүнийг хайр найраг өөртөө тат. Цаад хүн чи хэдий ч нэ сул торой, хөшүүн, хайнга байх тусам уйрам сайхан үгээр, гинтийн хайраар цочроож, биеийн хилэмжээр ингэж
Хэдийчнээ тэр хүнийг сэтгэл зүйн хувьд өөрийнхөө өмнө одоо 100% буулгаж авч чадна. Төдийчнээ одоо сэтгэл алдруулагчийн бахан ханаж түүнээсээ маш их таашаалыг хүртдэг юм байна. Маш тийм хөшөөн хөрөнгө хүнийг санаандгүй байхад нь гинт одоо цочмоор орж ирж сэтгэл зүрхийг гайхшруулж алмааруулж байснаа тэр цаашаа юу ч болоогүй юм шиг яваад өгнө гэсэн үг байхгүй юу? Гинт нэг хүн танилцал өөрт нь хизээж байгаагүй ингээл сайхан чанаруудыг дурдаад яриад байхаар ихэндээ итгэхгүй штэ. Тэгээд дахин хэлээд байхаар нэрэж би чинь тийм билүү гэж өөрийгөө анзаарч эхэлнэ. Эсвэл бүр өөрөө ирэхгүй тийм байхыг эрмэлзэж урд нь хинээс ч сонсож байгаагүй ийм сайхан үгийг дахин сонсомоор санагдана. Тэгээд сэтгэл нь одоо яг сайхан дасаад нэрээ ямар сайхан юм бэ? Үний юм бэ? Зүуд биш юм бэ гэж итгэх гээл эхлэх тэр үед нь хаашаа ч юм алга болчихно. Яг зүуд байсан юм шиг. Ингээд л барим 50 зүудний гимээр тийм оршихуй тухайн хүнд үлдээгээд дутуу орхио явчихлаар зэрэг яах вэ? Бодит бусын давхцал үүсэж түүнийг дахин өөрөө ирэхгүй бодоод байхад хүргэдэг юм байна. Энэ хэрэг дээр бол төдөө анх сайнатаа уулзаал чи үнэхээр сайхан хүүхэд дөрүүлсэн гэхэд ч итгэмээргүй мөнгө төгрөгний өчүүхэн ч хар оргүй гэл янз бүрээр магтаж уулзж байгаа. Тэсний ингээ гинт алга болчоор сайнаа өөрөө хойноос нь хөөцөлдөж байгаа. Яг тэр үеийг уншиж байхад бол миний толгойд энэ сэтгэл алдруулалт гэсэн ном санаанд орсон байхгүй юу. Тэгэхээр зэрэг төдөө эсвэл одоо төрөлхийн сэтгэл алдруулалттай хүн эсвэл одоо 40 гарсан хүн чинь 90 эмийн амьдралын ариун их туршлагатай учраас хайр дурлалын ямар ч туршлагагүй бараг санамсаргүй шахам хүүхэд гаргаад хамаг юмаа төвжиж өөрийгөө дотгошоо өмчсөн ганцаардмал охинд бол сэтгэл алдруулалт хийсэн байгаа байхгүй юу. Үүнийхээ үр дүнд тэр хүн тэр залуу сайхан эмэгтэйг ямар ч үн төлбөргүйгээр дуртай үедээ яваад очихт нь өөрт нь үгүй гэж татгалзаж чадхааргүй болгож иж сэтгэл алдруулалт хийчихсэн. Энэ бол ерөөсөө цэвэр сэтгэл алдруулалт. Эмэгтэй буцаад өөрлөө ингээ яваад очиход үл хайхарсан хүүтэн хүндээ харц байдал гаргах нь бол эсэргээрээ нөгөө хүнийг бүр өмнөө 100% сөхрөөн туйлдаж байгаа нь бол нөгөө сэтгэл алдруулалтын садизм гэж байдаг юм байна л. Тийм сэтгэл алдруулалтын садизм хийж тэрүүгээр өөрөө маш их сэтгэл зүйн ч юм уу бие физиологийн тийм таашаал авч байгаа байхгүй юу. Энэ номон дээр байгаа тэр зүүд шиг бүрхэг бай. Гэхдээ хол биш бай. Байхгүй биш бай гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг төдөг бол огт байхгүй л биш. Гэвгэнт ингээд цочмоор гараад ирсэн шиг зүүд шиг. Тэгсэн мөртлөө ингээд алга болцсон ч гэсэн ор тас алга болчихгүй сэтгэлд нь ингээд орон зай эзлээд байгаад хэлж байна л да. Тэгэхээр амьдрал дээр ялангуяа одоо насаар гисэн ирчүүд бол өөрсдийн тэр янаг амрагийн туршлага дээрээ тулгуурлаад залуу хүмүүст бол маш ихээр сэтгэл алдруулалт хийх боломжтой байгаа байхгүй юу? Ингэж сэтгэл алдруулалт хийснээрээ яах вэ гэхээр залуу хүмүүс энэ амьдрал нь ээдрээтэй болж амьдралд нь хар тол бүүсэж залуу хүний амьдралд бол мэдээж энэ сайн сайхнаар эзэж тусахгүй байхгүй юу? Очоод огтуд аль нь ч байсан энэ талын энэ сэтгэл алдруулалтын талын анхан шатны мэдлэгтэй байж аливаа галж хүсэлтэй хүмүүсийн сэтгэл алдруулалтын нөлөөнд нь бол автахгүй байх нь чухал. Яагаад гэвэл тэд нар өөрсдөө залуу хүмүүс, туршлагагүй хүмүүс учраас өөрт нь ингээд сэтгэл алдруулалт хийж байгааг мэдхгүйгээр өөрийнхөө хүслээр хийж байгаа юм шигээр тэр хүний хүслээр амьдраад байх болцсохгүй байхгүй юу? Нөгөө сэтгэл алдруулалт хийгээд байгааг нь мэдэхгүй байгаа учраас өөрийнхөө хүслээр амьдраад байгаа юм шиг хэрнээ тэр хүний хүслээр амьдраад байх тийм болцсохгүй эрсдэл байгаа байхгүй юу? Сэтгэл алдруулалтын талаар тодорхой хэмжээний багшаархан ч гэсэн мэдлэгтэй байгаасаа гэж би бодсондоо хэргийг уншиж байгаад яг тэр санаанд орлоо. Тэгээд тэр утгаар нь би та нартай бас хэрэг болох юм болов уу гэд бас яриад байгаа юм л да. Охин хүүхэд маш их ганцаардсан байна. Эцэг эх нь бол охиноо түших сэтгэл зүйн бяр чадал тааруухан байсан байна. Эцэггүй хүүхдтэй болсон энэ сэтгэл зүйн хүндүрлэл одоо сэтгэл зүйн эмзэг байдал нь бол сэтгэл алдруулалтын нөлөөнд маш хурдан орж тэгснээрээ бол өөрийнхөө хүслээр юм шиг хэрнээ
Харахад бол тэр өөрийнхөө хүслээр өгч байгаа юм шиг хэрнээ баг тэр хүний хүслээр баг өгч байгаа юм шиг. Надад бол тэгэж бууж. За тэгээд та бүхэндээ нэг ийм хэргийн талаар ярьлаа. Жаахан нуршуу ярьсан бол уучлаарай. За нэвтрүүлгийг маань сонсон утсан таалан болгоосон та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа. Баяртай.